Bloomberg TV Mongolia 2025 оны каталистуудыг 8 төрөл тодруулсан байгаа. За гадаад эдийн засгийн тодорхойгүй нөхцөлөд дотоод зөсөглөлийн сорилтууд үргэлжилсэн 2025 онд бүтээмж өсөлтөөрөө тэргүүлж стратеги зорилттой өрсөн томоохон амжилтуудыг бид энэ удаад каталистаар бол нэрлсэн. За мөн макро эдийн засгийн үзүүлэлтийг дээш татсан Улаанбаатар хотын тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд дөрвтэй хувь нэмэр оруулсан зэрэг төслүүдийг каталистаар бол тодруулсан. Хөрөнгө оруулалт, инновац, доктортой хөгжил, дижитал шилжилт зам манлайлал нийгэмд үзүүлсэн нөлөөлөгч каталистуудыг хөтөлбөрийн туршид танилцуулах болно. Тэгэхээр олон улсын зах зээлд алтны ханш тасралтгүй өсөхтэй зэрэгцээд Монгол улсад алтны томоохон төсөл 2025 онд товлсон хугацаанд олборлолтоо эхлүүлсэн маш чухал алхам байсан. За тэгвэл баян үндийн алтны төсөл хугацаанд эхлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн амжилтаар Project Catalyst-аар MCS Property компани бол тодорсон байгаа. За үүнээс гадна ESG Catalyst-аар Монголын үндэсний Ховор Element Corporation компани шалгарсан бол за Impact Catalyst-аар Норог цэгмээний үүсгэн байгуулагч Улам сайхан бол тодорсон. Тэгэхээр улс төрчдөд огцрох амархан гэдгийг ойлгуулж орлогоо нотлохыг шаардсан нийгмийн дуу хоолойг манлайлсан тэрээр Bloomberg TV Mongolia өгсөн байр суурьуудыг туудахгүй авч үзээрэй. MCS Property компани баян үндийн төслийн бүтээн байгуулалтыг 26 сарын хугацаанд бүрэн гүйцэтгэж дууссан байгаа. За энэхүү бүтээн байгуулалтаар боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, ажилчдын амрах бүс зэрэг цогц байгууламжийг Баян-Хонгор аймгийн шин жинс сумын говийн бүсүүд бол бий болгоод байгаа. За баян үндийн боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэгч MCS Property компани Project Catalyst-аар тодорсон. За энэхүү төсөл нь орон нутгийн эдийн засгийг дэмжсэн, доктортой хөгжил чиглэсэн, за мөн инженерийн цогц шийдэл бүхий бүтээн байгуулалт болсноороо онцлогтой байна. Энэ түрүүнд каталист болсонд нь танд халуун баяр хүргэе. Баян үндийн алтны төсөл бол бас олборлолтоо эхэлсэн байгаатай холбоотойгоор 2025 оны дүгнэлт юм бол бас гол сорилтууд юу байв? За эх онд төлөвлөж байгаа ойрын хугацаанд төлөвлөж байгаа ажлуудаас дурдвал онцлол. За энэхүү том шагналыг юуны түрүүнд мэдээж энэхүү том шагналыг эзэн болсондоо бол маш их баяртай байна. Энэ бол бидний өнгөрсөн яг төслийг хэрэгжүүлэхдээ 26 сарын хугацааны хичээл зүтгэлийн том дүгнэлт урамшуул боллоо тийм. Энд бол юуны төрөнд бол талархаж байгаа илэрхийлье. За тэгээд төсөл маань 2023 оноос эхлээд 23 оны 7 сар эхлээд 25 оны сая 9 сард яг дуусаад 9 сарын 14-нд нээлттэй хийсэн. За нээлттэй их буюу яг алт боловсруулах үйлдвэр маань ажиллагаанд орж анхны алтаа бид нар яг гаргаж авсан байгаа. За тэгээд яг энэ 26 сарын хугацаанд бид нар бол энэхүү төслийг богино хугацаанд хийх буюу хамгийн гол нь бид нар алтны яг ханштай ерөнхийдөө уралдаж яг энэхүү үйлдвэрийг ажиллагаанд оруулсан. Яг алтны үн хамгийн өндөр зэг дээр байхад аль болох төслийг дуусгаснараа Монголын эдийн засагт үр ашигтай учраас тэрний төлөө нэлээд хичээж чармааж ажилласан байгаа. Тэгэхээр баян үндийн алтны төсөл бол мэдээж засгийн газар хувийн эрхлүүдийн хамтын ажиллагаанаас хэсүүлээд бас хөрөнгө оруулалтын тал дээр бас илгүү сорилтуудад тулгарч ирсэн байх. За 2026 оны хувьд бас төлөвлөгөөн дээр бас хөрөнгө оруулалтын гол сорилтууд энэ дээр бас баримтжуулж ажиллах гол стратегийн төлөвлөгөө бас юу байна? Яг энэ 25 онд бол сая 9 сар дөрөв үйлдвэр яг эхний алтаа гаргаж авсан. За үүнээс хойш яг гормын тохиргоо гэдэг үйлдвэрийн тохиргооны ажлууд үргэлжлээ явж байгаа, зэрэгэлдээ ингээд алтаа боловсруулаад явж байгаа гэсэн үг. За эх онд бол яг төлөвлөгөө зорилтуудаа бол үйлдвэр маань ер нь бол ажиллагаа нь бол бүрэн жигдрээд бол хүрнэ гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. За тэгвэл Монгол улсад газрын ховор элементийн хамгийн анхны төслийг Монголын үндэсний Ховор Element Corporation компани бол хэрэгжүүлж байгаа. Тус компани халдсан бүрэгтэй төсөл нь газрын ховор элементийн салбарт байгаль орчин болоод нийгмийн хариуцлага зам засаглалын олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлснээрээ ESG буюу тогтвортой хөгжлийн каталистаар нэрлэгдсэн юм а. Миний түрүүнд татах нь өнөөр ESG каталист авсан баярлалаа. Тэгэхээр компани бол энэ байдлаар ESG талаар байгаль орчин тогтвортой хөгжлийн талаар юунд илүү хандж байгаа тогтвортой уулах юм. Энэ өрөө их баяртай өрөө байна. Бид нэр Bloomberg Catalyst даваар анх удаа авч байна. Тэгээ ESG төрөлд авсан маань бас их сонирхолтой сайхан байлаа тий. Уулгын төслийг ногоон төсөл гэж үздэг зүйл бол шинэлэг ойлголт. Ерөнхийдөө дэлхийд техник шинэлэг ойлголт. Тэгээд уулгын төсөл маань өөрөө яагаад ногоон болоод байгаа гэдгээс бас эхлэх хэрэгтэй юм шиг санагддаг юм тий. Яагаад гэхээр дэлхийд дахинд эрчим хүчний шилжилт ингээд явагдаж байгаа цаг үед уулуурхаа өөрөө хамгийн том сайн үр нөлөө үзүүлж чадах ногоон шилжилтэнд хамгийн богино хугацаанд нөлөөгөө үзүүлэх зүйл байхгүй юу. Тэгэхээр жишээ нь манай орд шиг тогтмол сорон зөнгийн түүхийг эзлэх гэж байгаа
энэ орд бол ерөөсөө ногоон эрчим хүчний одоо салхин сэнсний, цахилгаан автомашины тий гэх мэтчлэн дандаа цахилгаан моторны тий гэх мэтчлэн энэ зүйлд ордог, хэрэглэгддэг учраас тэр нь газрын баялгаас ухаж гаргадаг учраас одоо энэ нь бол одоо сайн ногоон дэлхийг ногоон болгоход төв нэмрээ оруулж байгаа төсөл гэж харж байгаа юм тий. Тэрээс одоо хэрэгжихээр төлөвлөгдөд байгаа тий одоо тооцоолын шатанд явж байгаа гэж ойлгосон. За ер нь одоо байгаль орчны чиглэлийн одоо төслүүд бол Монгол улсад гэлтгүү одоо дэлхийд дахинд бас нийт бэрчимжиж байгаа. За үнийгээ дагаад бас ногоон санхүүжилт бас түүнийгээ дагаад нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас ногоон санхүүжилтийн тал дээр бас хөрөнгө оруулалтын тал дээр ямар одоо гол сорилтууд тулгарч байна. Энэ дээр бас ямар одоо гол стратегтэй ажиллахаар байна. Ерөнхийдөө бол энэ жил манайх болохоор ерөнхийдөө нийгэм орон нутгтай харилцах бодлогын баримтчгээ бол шинжилсэн байгаа. Тэгээ одоо байгуулгын тий дотоод. За энэ дээр бол бид нэр ерөөсөө уурхайг эхлэхээс нь эхлээд хайгуулын үе шат, тэгээд олборлолтын ашиглалтын үе шат, тэгээд уурхайн хаалтын үе шат гэдэг. Энийг ингэж цогцоор нь авч явдаг. Анх хайгуулаас нь эхлээд цогцоор нь авч явдаг одоо уулуурхай бол одоо компани бол цөөхөн. Тэгэхээр энэ дээр бол бид нар ямар ч гэсэн бодлогын баримтч нээлттэйгээр батлаа. Тэгээ энийг одоо орон нутгийн иргэдэд танилцуулаад яваад байгаа. Нөгөө талаасаа болохоор одоо байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын жишгээр батлуулах явдал бол одоо хөрөнгө оруулагч талаас маш чухал гэдэг. Тэгэхээр байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдгийг одоо олон улсын санхүүгийн корпорацийн одоо перформанс стандарт гэж одоо гүйцэтгэлийн стандарт те. Энэ стандартын дагуу байгуулалт хийгээд бид нар концепц одоо манай төсөл чинь концепц шүү дээ те ашиглаагүй байгаа. Тэгэхээр энэ концепцийг бол бид нар хамгийн одоо ээлтэй ногоон одоо олон улсын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татах үс байдлаар одоо аппетитийг нь хөдөлгүүц байдлаар боловсруулах гэх тэрийгэ бодит болгох гээд тэр нь одоо санхүү зах одоо капитал хөрөнгө оруулалтын тооцоогоор харагдаж шүү дээ. Тэгэхээр тэрийгэ бол бид нар одоо бодит болгох гээд одоо концепцээ бол маш одоо ногоон байдлаар боловсруулад яваад байгаа. Тийм. Тэгээ энэ нь бол бодиттой болох боломжтой гэж харагдаад байгаа их нээлжтэй. Байгаль орчин руу одоо чиглэсэн энэ төслүүд нь бас эргээд одоо орон нутагт хэрэгжихдээ одоо орон нутгийн одоо усны нөөцийн нэмэгдүүлэгч зэрэг одоо гол ач холбогдолтой давуу тал болгодог гэдгээрээ бас их сайн талбарж байгаа шүү дээ. Тэгэхээр бас усны нөөцийн тооцоолол дээр бас одоо ямар аргачлал хэрэглэх төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө уулуурхай бол өөрөө ус өндөр хэрэглэдэг гэсэн ч түгээмэл жишээ ойлголт байдаг. Гэхдээ одоо сүүлийн гаргасан судалгаануудаар болохоор Монгол орны бусад салбаруудтай харьцуулахад уулуурхай усны хэрэглээ бол бага юм билээ. За тэр бол нэг асуудал тийм. Нөгөө талаасаа гэхдээ усаа бага буюу бага л хэрэглэх ёстой. Тэгэхээр бид нар бол одоо төслийн тооцоонд усыг хамгийн бага байлгах энэ зарчмыг одоо тоногдох хөрөмж тийм технологи энэ сонголтуудыг хийгээ яваад байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэгдүгээр усыг бага хэрэглэх, хоёрдугаар усны одоо эргэлтийн усны хэмжээг их байлгах тийм нийт усныхаа 80-95%-ийг эргүүлж ашиглах тийм байгалийн нөөц шавдах нөөцийг хамгийн багаар ашиглах гэсэн энэ зарчим дээр одоо төслийн концепцийг боловсруулж байна. За 3 дахь чухал асуудал бол Ховд аймаг яг манай одоо төсөл байрлаж байгаа нутаг бол одоо усны хувьд бол эмзэг одоо гэдэг нь бол одоо ингээд байгаль орчны мэргэжилт нөө төрийн бас байгууллагууд бол бас одоо яриад байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр төслийнхаа концептаа хүлээж аваад тэгэхээр энэ тал дээр одоо усны их усүр шавдаг нөөц, шавдах бус нөөцтэй одоо ямар ч байдгийг энэ нөөцийн их усүрийн судалгааг одоо маш одоо өргөн цар үртэйгээр хийх ёстой байна гэдгийг уламжлуулад усны нөөцийн судалгаа маань одоо дараа 2026 онд хэрэгжээд явахаар байгаа. Дэлхийд дахинд хиймэл оюуны хэрэглээ эрс нэмэгдэхийн хэрээр Монголын компаниуд ч мадал энэ боломжийг харьцангуй сайн ашиглаж эхэлсэн байгаа. Технологийн салбарт түүчээлэгч Mobicom компани болоод Teso Investment компаниудын байр суурьд туудахгүй хүлээвч үзээрэй. За 2025 он Монгол улс даяар уцгүй сүлжээний 5 дахь одоо үе буюу за 5G сүлжээг бол нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр Mobicom компани бүс нутгийн 39% нь 5G сүлжээг бол нэвтрүүлсэн. За мөн цахим хитвч, Monpay аппликейшн зэрэг бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд бол төлхөө анхаарч нийтдээ 303 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ бол компани зүгээс мэдээлж байгаа. За эдгээр ажлыг амжилттай манлайлсан туршлагаар Mobicom корпорац компани гүйцэтгэх захирал Koji Kuroshima Leadership Catalyst-аар бол тодорсон. За арга хэмжээний өөр тус компани гүйцэтгэх захирлын орлогч Yasuhiro Ochita хийсэн ярилцлагыг хүлэвч үзнэ. Юун төрөнд Leadership Catalyst-аар шалгарсанд баяр хүргэе. Mobicom Leadership Catalyst боллоо шүү дээ. Mobicom корпорацийн 2025 оны ололт амжилтаар яриагаа эхэлцгээе.
Мэдээж 5G технологиг нэвтрүүлсэн нь оны онцлог үйл явдлын нэг байх. Бусад гаргасан амжилт болон эх жилүүдийн төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу? Юун төрөнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон та бүхэнд талархснаа илэрхийлье. Манай гүйцэтгэх захирал Курушима одоогоор гадаадд байгаа тул гүйцэтгэх захирлын орлогч миний бие энд хүрэлцээрсэн. Намайг Очи гэдэг. Манай корпорацийн хувьд 2025 он багагүй сорилттой жил болж өнгөрснийг эхлээд дурдхан зүйтэй. Бид 5G сүлжээний холболтыг бүхэлд нь бэлтгэж өнгөрсөн 5 дугаар сараас хэрэглээнд нэвтрүүлсэн. Тиймээс одоогоор маш олон хэрэглэгчийн урсгалыг хурдцтай хүлээн авч байна. Энэ үйлчилгээ нь Монгол улсын бүх томоохон хотод ашиг тусаа өгнө. Хүмүүс интернетийн сүлжээнд илүү өргөн хүрээнд өндөр хурдтай нэвтрэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа 2025 он хүнд сорилттой байсан. 5G сүлжээний холболтыг байгуулахад багагүй хугацаа шаарддаг. Манай техникийн баг одоо ч ажилласаар байгаа. Одоогоор 5G сүлжээнд нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг хамруулсан. Бас нэг томоохон сорилт гэвэл бид 9-р сараас шинэ дижитал даатгалын үйлчилгээг эхлүүлсэн. Хор тавдрын даатгал, ипотекийн даатгал, орлого хамгаалалтын буюу амь насын даатгалыг багтаасан тул гэрээ байгуулахад нэлээд төвөгтэй. Гэхдээ бид дижитал технологиг ашигласнаар Монголын ард түмэнд илүү хэлбэр аргаар даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжийг бий болгосон. Олон хэрэглэгч гэрээ байгуулж байгаа. Бид Монголын ард түмэн болон эдийн засагт хувь нэмрээ оруулахын тулд энэ төрлийн технологиг бизнесийн гол зүн болгосноор үйлчилгээгээ дамжуулан аж ахуй нэгжүүдийг хооронд нь холбох каталист болж байна. Mobicom олон салбарт үйл ажиллагаагаа тэлж байна. Танай корпорац харьцангуй бага туршлагатай ч өрсөлдөөн ихтэй эдгээр шин зах зээлд өрсөлдөх чадвараа хэрхэн хадгалж байна вэ? Тиймээ бид 1996 онд үр холбооны үйлчилгээг нэвтрүүлснээс хойш өдгөө 29 жилийн турш Монголын хэрэглэгчдийг харилцаа холбоогоор холбож ирсэн байгаа. Тиймээс ирэх 2026 он манай компанийн 30 жилийн ой дохиох онцгой жил байх болно. Өнөөдөр бид хэрэглэгчид болон байгууллагуудыг дижитал технологиор холбож үйлчилгээгээ шатараалан шинжилж байна. Бид саяхан Mobi Open Gateway Service буюу API гарцын үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь бизнес зориулсан хамгаалалт, функционал байдлыг нэмэгдүүлсэн шийдэл бөгөөд компаниудын хоорондын гүйлгээг илүү үр ашигтай холбох боломжийг олгодог. Энэ төрлийн стратеги нь Монголын нийгэмд ихээхэн ач холбогдолтой. Учир нь энэ нь улсын хэмжээнд дижитал гүйлгээний экосистемийг хурцгаж өгнө. Тиймээс бид эх онд энэ чиглэлд илүү төвлөрч ажиллах болно. Стратеги талаас нь асуумаар байна. Өнгөрсөн жилүүдэд ялангуяа 2025 онд харилцаа холбооны компаниудын дунд өрсөлдөөн ширүүсч 5G технологийн хөгжил эрчимдсэн. Танай компани энэ жил ямар стратеги баримталж байна вэ? Мөн 2026 онд ямар ажлууд төлөвлөж байна вэ? Бид томоохон хотуудын төвөөс эхлээд өмнөд чиглэл рүү 5G сүлжээний хамрах үрээгээ тасралтгүй өргөжүүлсээр байх болно. Гэхдээ Монгол орны өвөл хүтэн нөхцөл хүндрэлтэй байдаг тул олон хүн хүүтэй улиралтч хурдтай 5G үйлчилгээгээр тасралтгүй холбогдож цагийг таатай өнгөрөх боломжтой болох нь онцгой ач холбогдолтой. Тиймээс бид 5G холболтыг өргөжүүлэхийн зэрэгцээ монголчуудын өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн илүү сайжруулсан үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллана. За мөн Teso Investment компани Tino Super App-ыг хөгжүүлж хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах, цаашлаад 2026 оноос жуулчдад зориулсан шинэ төрлийн аппликейшн гаргаж байгаа талаар мэдээлж байна. Тэгэхээр энэхүү одоо Tino Super App-ыг хөгжүүлэлтийг удирдсан компани гүйцэтгэх захирал Эрдэнэ баярын хувьд digitalization одоо каталистаар бол нэрлэгдсэн. За түүний байр суурийг хүлээн авч үзнэ үү? Өнөөдөр дижиталчлалын каталист гэж тань баяр хүргэе. Маш их баярлалаа. Тэгэхээр хойцтруулаад Teso Super App мэдээж Teso Investment-ийн боловсруулж байгаа Super App одоо төсний хэрэглээний app болж байгаа. Тэгэхээр анх харахад ер нь анхаарал татж байна. Ер нь Super App гэдэг нь яг юу вэ гэх юм бэ?
Яг бид хэдийн зүйлсээр нь сүүлийн 5 жилийн хугацаанд, энэ 5-6 жилийн хугацаанд энэ технологи руу яаж шилжих вэ? Энд рүү хөрөнгө оруулъя, зах зээлийг чалгая. Ер нь бол 5-6 жил зарим дээр нь унж босох маягаар нэлээд хөрөнгө оруулалтууд хийж явж тэгээд зарим бүтээгдэхүүнүүд маань ер нь зах зээл дээр байршаад тусдаа ингээд байршаад ирсэн. Ер нь бол өөр ашигтай ажиллаж байгаа. Гэхдээ тусдаа байршаад ирэнгүүт дэлхийн дээрээ дөөр болоод ирсэн. Нэг ап руу илүү efficient-ээр шилжих хэрэгтэй. Одоо энэ Grab, одоо Coupang, одоо энэ апууд яад ихээр нэг ап дээр цуглараад бус үйлчилгээ өгж ихэдвэл хэрэглэгчтэй тавтаа төлбөрийн нөхцөл илүү амар. Ийм байгаа учраас бид нар ер нь үйлчилгээгээ нэгтгэж efficiency байдлаар нэмэх нь зөв юм байна гэдэг ойлголтууд төрж авсан учраас сүүлийн 2 жилээр нь энэ супер апын төс рүү нэлээд тэгж зөрөгтэйгээр ингээд ороо явж байгаа. Тэгэхээр сүүлийн зах зээл бол тэгээд томоохон халаах зүйл болж байгаа. Химийн оюун шүү дээ. Тэгэхээр энэ ер нь цаашид Монгол улсын ямар аппликейшнуудаар ер нь хэрэгжүүлэх боломж бололцоо хэр харагдаж байгаа. Ер нь бол бидний хувьд хэмэл орхойныг нь тодорхой төвшөнд бол хэрэглээд эхэлсэн байгаа. Customer service тэр нэг юм оптимайз болгосон тэр нэг юм хэрэглэгчийн купон энэ бүх зүйлүүдээр ашиглаад эхэлсэн. Буцаагаад бид нар датан дээр анализ хийх тэр хэмэл оюухан ашиглаад эхэлсэн байгаа. Энэ нь өөрөө болохоор зөвхөн хэрэглэгчийн төвшөнд. Буцаагаад менежментийн төвшөнд бас бид бүхэн хэмэл оюуныг нэвтрүүлэх гэж зорж байгаа. Ер нь яагаад энэ хэмэл оюун гэдэг чинь бас нэг бодлын нэг юм баг гал үссэндээ төстэй их том шилжилт эхэлж байгаа. Энийг ер нь мэдэрч шилжихгүйгээр ирээдүйн бизнес юм гэдэг нь ойлголтгүй учраас одоогор учиргүй технологийн хувьд AI хийхгүй ч гэсэн маш сайн хэрэглэгч бол сурж авч дараагийн шатныхаа ажилтныг хийгээ явж явах хэрэгтэй л гэж ойлгож байгаа. Тэгэхээр дижиталчлалтын одоо каталистик авсны орондоо энэ цааш энэ моментоо өргөжлүүлэн ер нь ямар шинэ технологиг нэвтрүүлэх гэж бодож байна. Ер нь өөрсдөө супер аптай юу илүү цааш нь анхаарч ажиллах вэ? Өнөөдөр ингээд бас зарлахад болоод 12 сарын 1-ээс бол бид бүхэн дараачийн нэг юм том төсөл нэгдэж байгаа нь таксиг одоо 57 улсад 8 супер апаар дамжуулаад Таиланд, Вьетнам, Америктэй Солонгос, Япон гэдэг энэ Европын улсууд гэдэг энэ 57 улсад манай аппликейшнийг ашиглан таксигаа дуудаад Монгол мөнгөөрөө төлбөр тооцоогоо хийх, монгол хэлтэй, монгол customer service-тэйгээ явах боломжийг бид бүхэн 12 сарын 1-ээс зах зээл рүү нээж үзүүлж байгаа. Тэр бол манай ойрхон хугацааны нээлт байна. Буцаагаад бид нар 4 сар ихэд open map-ыг ер нь зах зээлд нийтлүүлэхээр хүлээж байгаа. Ер нь яагаад open map гэж бид нар ингээд яриад байгаа юм гэхээр хэдүүлээ ингээд ямар ч ус руу аялаад очиход юу хардээ хэдүүлээ чи марга ойрхон ресторан байна уу? Хоолны газар ба. Тэгээд дэлгүүр нь хаана вэ? Би ер нь энэ хотын аль хавцаа байна. Маргааш юу руу очих уу гэдэг энэ зүйл чи өөрөө ирсэн жуулчин болгоны асуудал байдаг. Буцаагаад тухайн амьдарч байгаа хүмүүстэй ч хэрэгцээ болдог учраас open map-ыг хийснээр жуулчид хүрж ирээд хаана Монгол яг апдэтэд ямар үйлчилгээнүүд байна. Тийшээ яаж хүрэх вэ? Тэгэхэд манай апп дээр open map хийгдснээр жуулчид хүрж ирээд map-аас хаана юу байгааг харна. Эргээгээд манай такси үйлчил чинь, power bank үйлчил чинь, хоол хүргэлт тэр нөгөө хүнс хүргэлт маань явчихна. Дагаад буцаагаад тэнд нөгөө train, автобус тэр нэг юм бусад дагалдах сервисүүдийг бүгдийг холбоод 4 сар ихэд бид нар нэг жуулчтай биеэ бэлтгэсэн нэг юм дүр зурагтай 6 сар ихэд яг энийг албан ёсоор жуулчд ирэх үед ч гэсэн бид нар ингээд бүх хэрэглээнд нэвтрүүлсэн бүх QR-ыг уншдаг болох тийм зорилго тавьсан ажиллаад явж байгаа. 2026 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд хүрэх төсөөлтөй болохыг Монгол Онгоцны ерөнхийлөгч Лавкс руу онцолж байгаа. За тэгвэл бүгд найрамд Франц болон Солонгос улсын сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулж хэлсэн гэж Апо компани борлуулалт маркетинг эрхэлсэн захирал цацрал бол мэдээлж байна. За тэгвэл эдгээр каталистуудын байр суурьаар хөтөлбөр туудахгүй үргэлжлэнэ. Каталист 2025 тусгай хөтөлбөртэй хамт байгаа танд баярлалаа. За тэгвэл энэ оны экономик каталистаар тодорсон Монгол Онгоцны ерөнхийлөгч Лавкс өрн эдийн засгийн сорилтыг даван туулахад Төв банк баггүй туршлага хуримтлуулсан гэдгээ бол тодтогж байна. За тэрээр 1994 он Монгол Онгоцны мөнгөний орлогын газарт ахлах эдийн засгчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оноос Төв банкны ерөнхийлөгчөөр бол ажиллаж байгаа. За сүүлийн 6 жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсэн төдийгүй сүүлийн 3 жилийн хугацаанд төсөв 2 дахин дэлсэн учраас мөнгөний хатуу бодлого одоо баримтлах шаардлага тулгарсан гэдгээ бол онцолж байна. Юун дөрөнд эдийн засгийн каталист болсонд нь халуун баяр хүргэе. За маш их баярлалаа. Та ажигсаа орой мэдрэгэй. Тэгэхээр ерөнхийдөө нь одоо 2025 оны эдийн засгийн төлөвийг хараад үзэх юм бол бас одоо сүүл болсон үйл одоо явдал гэвэл бас мэдээж одоо боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин бас нэмэх боллоо. За үүнд холбоотойгоор одоо эх оны төсвийн одоо
урсгал зардал бол нэмэгдэх хүлээлттэй болж байна тийм. Нөгөөд бол Монгол банкны хувьд бол одоо мөнгөний бодлогоо чангатгах одоо төлөвөө бол өргөжлүүлэх төлөвтэй байна уу? Тэгээ ер нь бол яг ийм хүндрэлтэй цаг үе бол сүүлийн бараг одоо 6 жил явсан гэж хэлж болно. За мэдээж цар тахал 2 жил гаруй болсон. Дараа нь цар тахлаас гараад олон улсын геополитикийн одоо дайн байлдаантай асуудал яасан. За энэ оны эхнээс эхлээд худалдааны дайн болоод одоо худалдааны хориг, тариф, одоо хориг арга хэмжээ гэдэг авч эхэлж байгаа. Тэгээд бидний хувьд бол бас ингээд ийм хүндрэлтэй гэдэг юм уу бас тодорхой бас байдлын дундор ингээд явсан учраас явж ирээд өнөөдрийн энэ бас өндөрлөг дээр ирсэн учраас бол бидний хувьд бол асуудлыг бол шийдэх боломжтой л гэж харж байгаа. Тэгээд яг өнгөрсөн онуудад бол одоо сүүлийн 3-4 жил бас төсөв 2 дахь өссөн байгаа. За ийм үед мэдээж төсөв ингэж тэлж байгаа үед бол төрийн мөнгөний бодлого бол мэдээж хатуул байхгүй бол одоо хоорондын уялдаа нийцтэй байдал нь алдагдах учраас бидний хувьд бол хатуу мөнгөний бодлого явуулж ирсэн. За тэгээд инфляц бол ер нь яг сүүлийн 3-4 жилийнхээ дунджаар үзэх юм бол 8-аас дотогшоо байгаа. Одоо манай нөгөө зорилт төвшин маань 6 нэмэх хасах 2 гэдгийн одоо тэр хүрээнд байна гэж болно. За хамгийн сүүлийн байдлаар бол яг улсын хэмжээгээр инфляц 9% таа байгаа. За бидний зүгээр одоо төсөөлөл прогноз одоо хүлээлтээр бол оны эцрэг бол инфляц бол манай зорилт төвшөнд орно гэж харж байгаа. За тэр ч утгаараа эх оны төрийн мөнгөний бодлогыг бол ер нь бол энэ 8% оруулаад 2027 онд бол бүр голчоо биднес 5 руу оруулж бүр инфляцийг бол 7-гийн дотор оруулах боломжтой л гэж харж байгаа. Мэдээж одоо саяны хэлж байгаа одоо төрийн албан агчид ялангуяа үйлчлэгээний ажилтнууд багш эмчнэрийн цалин нэмэх гэж байгаа юм зүйл байгаа. Гэхдээ шууд огцом нэг доор нэмэхгүйгээр тодорхой ингээд ажуу маягаар нэмэх гэж байгаа нь өөрөө бидний хувьд ч гэсэндээ бас бодлогоо бол энэтэй нийцтэй байх тэр боломжийг бол бас олгож байгаа гэж харж байна. Нэг 25 оны байдлаар мэдээж одоо таавар дашгүй төлөв нэлээх болсонтой эдийн засгийн нөхцөл байдлыг төлөвлөсөн шүү. Тэгэхээр ер нь ойрын хугацаанд 2026 оны ихээр хэд ер нь гадаад эрсдлүүд юу гэж харж байгаа. Одоогийн байдлаар тэгэхээр ер нь хамгийн нөлөө болох үз. Тэг. Ер нь бол яг 2025 он дөнгөж гараад 1 сард одоо Америкийн нэгдсэн улс тариф тавьсан. За мэдээж Монголын эсрэг тариф баггүй бидний хувьд бол 10% байгаа ч гэсэн манай гол хоёр түнш байгаа. Одоо манай импортын бараг 30 гаруй хувь нь бол Оросын холбооноос улсаас ирж байгаа. Төлбөр тооцооны хувьд бол түүхтэй ийм зүйлүүд бол явж гарч ил байсан. За манай экспортын бараг 93% чинь өөрөө уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Тэр нь одоо бас нэг захируул гардаг. Одоо манай урд төрш 8 хятад ард улс руу. Тэгээ оны эхэнд бол одоо нүрсний үн бол маш огцон унсан, 40% буурсан байсан. За өнөөдөр ингээд хэдийгээр одоо гаргаж байгаа тоо хэмжээ нь одоо тооноор хэмжигдэж байгаа хэмжээ нь өөрөө өнгөрсөн оноос бараг илүү шахав байгаа ч гэсэн орлого нь одоо ингээд 2 тэрбум доллараар тасалдсан явж байгаа. За энэ маань өөрөө мэдээж худалдааны тэнцлийг доош нь татж байгаа, төлбөрийн тэнцлэлээр дарамт үзүүлж байгаа. Гэсэн хэдий ч гэсэн төв банкны зүгээс бол мэдээж яг энэтэй одоо яаж одоо төлбөрийн тэнцлийг бас хэвийн хэмжээнд байлгах уу, энэ шокийг бас яаж гаргах уу. За дээр нь мэдээж одоо нөгөө айлхоор одоо төсөв тэлэлтэй байгаа учраас мөнгөний нийлүүлэлтийг одоо эдийн засгаас одоо илүүдэл байгаа нөөцийг яаж татах уу гэдгээр нэлээд томоохон арга хэмжээ авч ажиллаж чадсан. Тэгээд яг одоо оны эхэнд төлбөрийн тэнцэл 2 тэрбум долларын алдагдaltaй байсан. За тэгээд одоо өнөөдрийн байдлаар бол нэг 150 сая долларын ашигтай болцсон гарц явж байгаа. Манай валютын нөөц одоо 5.9 тэрбум хүрсэн. За тэгээд мэдээж ийм нөөц хангалттай хэмжээнд хүрсэн учраас ханш бол одоо баг зэрэг чангараа явж байгаа. За тэгээд яг оны эхэнд огцом ингээд суларч исэн бараг 5 гаруй хувиар суларч исэн төгрөгийн ханш маань одоо ингээд 0.5-аас 6% чангарсан учраас одоо ингээд нийт жилийн дүнгээр бол 4.5%-аар суларч чадал явж байгаа. Гэхдээ энэ бол өөрөө бол бидний зүгээс юу гэж харж байгаа гэхээр тийм огцом савлгаа биш. Энэ бол байхад тийм тодорхой хэмжээний тийм эдийн засгийн нөлөөлөл гэж харж байна. Тэгэхээр төрийн ханшийн тухайд бол за мэдээж манайх шиг хөгжиж буй орнуудын валютын ханшийн тухайд за $1 ханш одоо олон улсын зах зээлд чангарахын хэрээр бас одоо эрчээ алддаг, сулрах төлөвтэй болдог тий. Тэгэхээр манай улсын валютын тухайд бас эмзэг байдал нь хэр зэрэг байх бол за урд хөрш, за хойд хөршийн бодлогын асуудлаас үүдэх үү, за 2026 оны ер нь төлөвийг та юу гэж харж байна? Тэгээ яг одоо валютын нөөцийг одоо тухайн улсын импортын хэдэн сарынхаа хэрэглэг хангах хэмжээнд байна гэдгээр олон улсын байгууллагууд хэмжээ явуулдаг. За 3 сараас доош орох юм бол одоо эрсдэлтэй гэдгээр хардаг. Тэгээ бидний хувьд бол ер нь 3 сараас доош орж байгаагүй. За одоогийн одоо 5.9 тэрбум доллар бол одоо манай Монгол улсын нийт импортын нэг
5-аас 6 сарын хэрэгцээг хангахаар хангалттай хэмжээнд байна л гэж харж байгаа. Тэгээд оны эцрүү бол зөвхөн Монгол банкны төсөөллөөр бол 6 тэрбум доллар төрөх баг. За энэ маань өөрөө бол мэдээж төгрөгийн ханш доктортой байх боломжийг үзүүлж байгаа. За дээр нь яг төсөв ингээд засгийн газар өргөн бариад баталчлаа. Тэгээд төсвийн одоо алдагдал өөрөө бол хуучин шиг тийм өндөр хэмжээнд биш. Одоо байгаа учраас бол бас боломжийг гэж харж байгаа. Дээр нь одоо нүүрсний экспорт жоон баг зэрэг сэргэж байгаа. Хэдгээр үнэн сэргээгүй байгаа ч гэсэн. За тэр утгаараа бол ер нь нэг тийм огцом юм гарахгүй бах. За манай банк санхүүгийн салбар бол маш бас их хүчирхэг болж байгаа. За ер нь 2022 одоо Орос Украины дайны үед бол манай нийт одоо банкны салбарын актив хөрөнгө 34 их найдар хэмжигдсэн бол өнөөдөр 72 их найдар бараг 2 дахин томорчод байж байна. За дээр нь бас одоо чанаргүй зээлийн хэмжээ 4.5 буюу одоо түүхэн доод хэмжээнд очсон байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэж хэлж байгаа вэ? Санхүүгийн салбар бол эдийн засгийг бол тодорхой хэмжээнд доктортой өсөлттэй байхад бол хангалттай хэмжээний санхүүжилтийг өгч чадхаар ийм байна. Дээр нь бол одоо ингээд эдийн засаг өөрөө ингээд энэ одоо 3 дугаар улирлын байдлаар 5.9% гарсан. Эх оны эдийн засгийн өсөлтийг бидний хувьд бол нэг 6% гарах болов гэж харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд 5-аас 6% сүүлийн 4-5 жил ингээд доктортой явж байгаа учраас бидний хувьд бол одоо ямар нэг тийм сорилт бол гайгүй болов гэж харж байгаа. За мэдээж хамгийн бас нэг гол зүйл нь бол үр төлбөрийн асуудал байгаа. Тэгээ одоо 26 онд бол нэг томоохон үр төлбөрийн төлөлт бол байхгүй. За 27 онд бол ганц нэг бондын төлбөр байгаа. Тэгээ мэдээж засгийн газар өрийн удирдлагаа бол энд зохицуулаад 27 оныхоо бондын төлбөрийг тодорхой хэмжээнд одоо рестракчер хийх юм уу тодорхой хэмжээнд шийдээд явах болов гэж харж байна. За бидэнтэй цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Шагнал авсанд нь дахин баяр хүргэе. За их баярлалаа. Тэгээд одоо Bloomberg TV-гийн одоо энэ жилийн энэ шагналыг авсандаа бас маш баяртай байна. Энэ бол одоо манай Монгол банкны энэ түүхтэй цаг үед бас хийсэн хамт олонны одоо үр дүнгээр энэ шагнал бий болсон баг. Энэ шагнал өөрөө бидэнд бас урам өгж байгаа. Тэгээд дараагийн одоо үйл ажиллагаа ч гэсэн илүү Монгол улсын эдийн засгийг сэргээх, санхүүгийн салбараа доктортой айлгах тэгэл энэ юм руу одоо хангалттай, итгэлтэй ажиллах боломжтой л гэж харж байна. Баярлалаа. За 2025 оны Innovation Catalyst-аар маркетинг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг шинэ түвшинд гаргаж хүнсний салбарын инновацийг хурцсагсан амжилтаар Апо хувьцаат компани борлуулалт маркетинг эрхэлсэн захирал цацрал бол тодорсон байгаа. Түүний удирдсан төслүүдийн хүрээнд сүүлийн 3 жилийн хугацаанд Апо хувьцаат компани олон улсын 26 байгууллагатай хамтран зах зээлд бол шинээр 66 бүтээгдэхүүнийг гаргасан байна. За энэ төрөнд өнөөдрийн одоо 3 дахь каталист болох инновацийн каталистыг авсан танд баяр хүргэе. Баярлалаа. Тэгэхээр Апо компани үйлдвэр санаа харах юм бол энэ оны байдлаар ихэд одоо нэлээд их шинэ танил брэндүүд шинжилсэн байгаа шүү. Тэгэхээр энийг нь хэрэглэгч ер нь хэрэг хүлээн авсан байгаа гэж харж байна. За бид нар сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд ер нь энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр нэлээд эрчимтэй ажиллаж байна. За ялангуяа тэр дундаа бидний хамгийн сайн хамтрагч бол ялцчгүй манай хувьцаа эзэмшигчтэй байна. За бид нар Heineken компаниас бол маш хэмжээний бас ариу их туршлагыг хоригдуулж байна л да. Тэгэхээр Heineken Gate гэдэг аргачлалаар бид нар бол сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд нэлээдгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа гаргалаа. Нэр дурдах юм бол савлсан коктейлний зах зээл бол нэлээд өрсөлдөлттэй байна. За энэ дээр бид нар яагаад хоцрох ёстой гэж Апо компанийн хувьд 2 жилийн өмнөөс бидний прожектыг хэлсэн. За тэгээд одоо өшөө бид нар 2 брендийг хэрэглэгч та ер нь бол ингээ гаргацсан явж байна. За дөнгөж сайхан 1 сарын өмнө бид нар бас Монгол улсад үйлдвэрсэн яг шинэ жин нэр төрлийн бүтээгдэхүүнийг бас хэрэглэгчтэй гаргаж байна л да. Тэгэхээр энэ юуны илэрлэл вэ гэхээр маш олон одоо манай байгууллага өөрөө бас бидрийг маш их хэмжээгээр сурч хөгжих тэр боломж бололцоог маш их хэмжээгээр олгож идэг. За төдий чинээгээр бид нар дэлхийн брэндүүдтэй хамтарч ажилладаг нөгөө эйженсинүүдтэй те маш их хамтын ажиллагаануудыг хийдэг. Тэгэхээр энэ болгоноос бид нар сурах маш их боломжууд бас байдаг. Тэгэхээр энэ бол бүтээгдэхүүний тэр хурдцтай зах зээлд гаргах бас томоохон түлхэц зэс болсон гэж бодож байна. Тэгэхээр мэдээж Апо компаниуд инновац болон шинжилтээр төлөвлөж ажиллахын зэрэгцээ мэдээж экспортын зах зээлүүд нэлээд харж байгаа. Тэгэхээр энэ талаар та нэлээргүй мэдээлэл өгөөч. За бид нар одоо яг одоогийн байдлаар нэг 10 гаруй орчим оронд экспортынхаа үйл ажиллагааг тэлээд явж байна. За Францын Castel Group-тэй хамтын ажиллагаа эхлээд ер нь 7-8 жил болсон байна. Тэгээ бид нар энэ хамтралынхаа үр шимийг одоо л хүртэж эхэлж байна. Яг одоогийн байдлаар Франц улсад үйл ажиллагаа явуулж байгаа Castel Group-ийн одоо өмч бүхий 500 гаруй нэр төрлийн одоо 500 гаруй дэлгүүр дээр манай Чингис хаан
арх тий одоо нэвтрээд явж байна. Тэгэхээр энэ бол маш том амжилт бидний сүүлийн бараг 7-8 жилийн ажилдаа hard working үр шим гэж бол харж байна. Тэгээд ганцхан одоо Франц гэлтгүүгээр бид нар Солонгос улсад E-Mart 24 convenience store замун тухайл түнд нэмээд одоо GS25 сүлжээдлгүүрүүдээр манай Алтан говь, Эден гэсэн бүтээгдэхүүнүүд бас үйл ажиллагаагаа хэлээд хэрэглэгч нартаа танигдаад явж байна. Энэ маркет шин тавснаг баяр үргийн өндөр инновацийн каталист хүрсэн. Баярлалаа. Тэгээд мэдээж энэ бол зөвхөн нэг байгууллагын ололт амжилт шагнал бас гэж харахгүй байна. Энэний ард маш олон хүмүүсийн нөрөх хөдөлмөр, хамт олонны хичээнгүү тэр байдал. За тэгээд түнш хамттай түншлэгч байгууллага, хамтрагч байгууллагуудын маань бас хамтын амжилт юм болоо гэж харж байна. За энэ онд хөгжиж байгаа орнуудад Gen Z үеийнхний жагсаал маш идэвхтэй өрнсөн гэж Impact Catalyst-аар тодорсон Норог цэгмээний үүсгэн байгуулагч Улам сайхан онцолж байна. За мөн 2025 оны Investment Catalyst-аар дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэгч Pomo Mongolia зэрэг компаниуд бол тодорсон. Тэгэхээр эдгээр зочдын байр суурьаар тусгай хөтөлбөр туудахгүй үргэлжлэнэ. За нийслэл Улаанбаатар хотод дүүжин замын тээврийн нийтдээ 10.3 км урт 2 шугамыг бүтээн байгуулах төслийг Pomo Mongolia хэрэгжүүлж байгаа. За тэгвэл энэ төслийн эхний шатны 4.2 км шугам 2 буудал зам 19 тулгуур багны ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 31.5% байгаа. За үүнээс одоогоор 11 тулгуур босгож мөн буудлын дэргэд одоо кабин байгуулах зам мөн гаражийн суур бетон цутгуултын ажил бол дууссан гэдгийг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс бол мэдээлж байна. За энэхүү төсөл хэрэгжснээр Улаанбаатарын авто замын төвжирэл болоод агаарын бохирдол буурна гэж тооцоолж байгаа. Нийтийн тээврийн ирээдүйг шинжилсэн энэхүү стратегийн төсөл Францын засгийн газраас 60 сая доллар одоо зээлийн санхүүжилт бол олгож байна. Investment Catalyst-ийн эзэн за Pomo Group-ийн UB Cable Car төслийн дэд менежер Cecile Brogue-ийн одоо бидэнд өгсөн ярилцлагыг энэ хэсэгт хүргэж байна. Bloomberg-ийн каталист шагналын эзэн болсон танд Халуунбаяр хүргэе хатагтай Cecile. Энэ үеийн хамгийн анхны каталист шагналын эзэн боллоо шүү дээ. Мөн та бүхэн энэ оны хамгийн анхны хөрөнгө оруулалтын каталист шагналын эзнээр шалгарлаа. Дахин баяр хүргэе. Маш их баярлалаа. Ярилцлага өгөх гэж байгаадаа тун таатай байна. As a French company group. Танай компанийн хувьд Монгол улсад дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлэх нь мэдээж хэрэг томоохон сорилттой байсан баг. Тэгвэл хамгийн том бэрхшээлүүд нь юу байв? Эдгээр бэрхшээлүүдийг энэ онд ямар байдлаар шийдвэрлсэн бэ? Yes, so in Pomo we have already many other cable cars in other countries. Pomo компани өөр олон улсад дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. That was the same in the other countries, but we need to. Харин Монголд бол анх удаага хэрэгжүүлж байна. About how Mongolia is working, about how we can manage this project with. Бусад улсуудын адил бид Монголын соёл, ажиллах онцлог, төслийг бүх талуудтай хэрхэн зохицуулж удирдах, мөн хамтран ажиллах орон нутгийн компанийг хэрхэн олох зэрэг олон зүйлийг шинээр судалж ойлгох шаардлагатай болсон. It took like many years. Тиймээс энэ төслийг бэлтгэж бүтээхэд олон жил зарцуулсан. Гэхдээ бид маш их зүйл сурсан. Харин одоо барилга бүтээн байгуулалтын ажил бодитоор эхэлж байгааг харахад үнэхээр сайхан байна. Тэгвэл төсөл одоогоор ямар шатандаа явж байгаа вэ? Мөн 2026 онд авч хэрэгжүүлэх дараагийн алхмууд юу байх вэ? So now we are really like in the main part of the construction. Бид одоо бүтээн байгуулалтын гол үе шатандаа явж байна. The two stations with one in Yarmag and one in Moscow Street. Ярмаг болон Москвагийн гудамжинд 2 зогсоолыг өргөсөн. So we are lifting them. Эдгээр зогсоолын хооронд 19 самбаг барихаар төлөвлөж байгаа бөгөөд нэг нэгээр нь босгосоор бид үүнийг 14-ийг нь одоогийн байдлаар өргөж дуусгаад байна. Үүний дараа зогсоол бүрийн байгууламжийн ажлыг өргөжлүүлэхээр байна. Харин үндсэн олс таталт бол дараагийн гол алхам. Main step will be the main rope pulling. So we are going to
Олсыг цамхгууд болон зогсоолууд руу татах ажил 3 сарын хугацаанд бүрэн дуусах ба 4-р сар татаж эхлэх төлөвлөгөөтэй байна. Next April and so this will be like the main Дараа жилийн эцэс гэхэд бүрэн үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд Олс таталт хамгийн гол угсралтын ажил болж байна. Before you mentioned that it was challenging for you to Та саяхан Монголд хамтарч ажиллах байгууллага олоход сорилттой байсан гэсэн шүү дээ. Үүнээс гадна Монгол улсад хөрөнгө оруулагч олох, хөрөнгө оруулалт татах, түнчлэн төр болон хувийн хөвшилтэй хамтран ажиллахад ямар сорилтууд тулгарсан бэ? So the challenge is to Хэрхэн ямар зочмоор ажилтгийг ойлгох нь хамгийн гол сорилт болсон. the government, the public entities are working all together. Ерөнхийдөө төр олон нийтийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд хэрхэн хамтран ажилладаг, мөн бид хэрхэн хамтран ажиллаж чадхаа тодорхойлох нь чухал. Жишээлбэл зээл эсвэл санхүүжилт татах ямар шат дараалтай байдаг юм бол бидний хэрэгжүүлж байгаа төсөл Францын зээлээр хэрэгжиж байгаа шүү дээ. Municipality Тиймээс бид хотын захиргаа болон Монгол улсын сангийн амтаа нэлээдгүй хамтарсны ачаар төслөө амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал мэдээллүүдийг олж авсан. 2025 онд дэлхийн олон улсад залуучуудын зохион байгуулсан жагсаал үр дүнд хүрсэн. За Монгол зохион байгуулсан жагсаал нь маш тайвнаар дуу хоолойгоо хүргэж үр дүнд хүрсэн. Эмх цэгцтэй яснараа давуу талтай Impact Catalyst-ийн эзэн Норог цэгийн үүсгэн байгуулагч Улам сайхан хэлж байна. төр засгийн одоо засаглал улс төрийн асуудал бас нэлээдгүй одоо анхаарлын төвд байсан. Одоо хавар бол одоо ерхий сайдыг огцруулах чагсаал бас үргэлжилж ирсэн. Энэ дээр бас нэлээдгүй одоо идэвхтэй ажиллаж ирсэн гэж ойлгосон. Тэгэхээр энэ л дээр бас одоо бас 2025 оны одоо гол үйл явдлуудын нэг байх гэж бодож байна. Ер нь яг national impact гэх юм уу те улс үндэсний хэмжээний импактаа бодох юм бол хамгийн импакттай зүйл магадгүй тэр л ах л та. Мэдээч одоо жишээлх юм бол Аз даяар ер нь Аз даяар дэлхийн ер нь emerging markets буюу одоо юм хөгжиж буй эдийн засгууд дотор маш олон газар ер нь чагсаалсан. Тэгээ Непалаас авахлаач гэдэг юм те. Тэгээ маш олон чагсаалууд бүгд ялангуяа Gen Z зохион байгуулалтын багтай. Тэгээ Gen Z өдөрцөн чагсаалууд байсан. Тэгээ би бол хамгийн чухал нь энэ дотор ингээд Монголд болсон жагсаал. За тэгээд би болоод ингээ маа найзуудын ингээ хамтраа зохион байгуулсан энэ жагсаал бол бас яг адилхан тэр дотор ингээ Gen Z өдөртөлтэй жагсаалууд нэг. Гэхдээ ялгарх онцлог нь гэх юм бол харцангуй хамгийн peaceful хамгийн одоо инх тайван замаар хийсэн жагсаалуудынхаа нэг байсан баг. Нэгдүгээр хоёрдугаарт бол бид нар бас нөгөө entertainment зүйлсүүдтэй нэмээд дээрээс нь үндсэн бодит босод олох зүйлсүүд маш их хийсэн жагсаалын үеэр тэгээ энэ мэт зүйлсүүд нэмээд дээрээс нь залуучуудыг оролцуулж гэдэг юм уу social media campaign хийсэн туршлага гэж зүйлүүдийг бас Азийн ингээд орнуудаар явж ирнэ активистуудад хуваалцсан л да. Тэгэхэд ер нь бас илүү онцлог зүйл нь бидэд бас тэр байх шиг байсан. Хамгийн тайван замаар хийсэн. Тэгээ know how-ны бас social media-г нэлээд сайн ашигласан бас. Тэрээс залуусын одоо нийгэм улс төрийн оролцоог бас тутмаг байна гэсэн шүүмжлэл цаг үеийн ер нь өмнө ч гэсэн байсаар ирсэн. Тэгэхдээ одоо өмнөсөн хавар болсон жагсаалаас харах юм бол ер нь бол бас залуусын оролцоо бас нэлээдгүй сайн байсан гэж харж байгаа. Та бас санал нийлэх байх. Ер нь одоо цаашдаа ч гэсэндээ одоо нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлэх тал дээр яаж одоо нийгэмд уриаллыг бий болох хэрэгтэй байдаг юм бэ? Сонгуулийн даацаануудыг харахаар 16, 20, 24 он гэж харахаар залуучууд за бүр ялангуяа бүр залуучуудыг нүүбийн томьёолоор 40 хүртэлхээр аваад байсан. Нүүбихээр биш. Тэгэнгүүт залуучуудын санал өгж байгаа тоо ямар их их байхгүй. Хувь нь бага. Залуучууд олуулаа учраас маш олон залуучууд буюу өндөр настай хүмүүс, ахмад наснуудаас хамаагүй тооны үед давуу олон хүн саналаа өгж байгаа. Зүгээр тэр олон хүн дотроо эзэлж байгаа хувь буюу санал өгж байгаа rate залуучууд бага байгаа учраас залуучуудын улс төрийн төхмөө гэж харагддаг. Энэ ер нь сошиал медиагийн комменттэй амар адилхан байна. Залуучууд амар их улс төрийн юмд анхаардаг. Гэхдээ комментээр хэрүүлдэг залуучууд амар зөв байна. Яг тэрнтэй адилхан. Тэгээд яг нөгөө хувь нь бага учраас хүмүүс залуучууд тоохгүй гэж боддог. Гэтэл яг үндэ залуучууд амар ихсэн болц байнгын ажиллаж байна. За тэгвэл тусгай хөтөлбөрийн дараагийн хэсэгт эх оны гол сорилт зам эдийн засгийн төлөв зам уул уурхайн салбарын асуулаар эдийн засгчид каталист арга хэмжээний үеэр илэрхийлсэн байр суурийг хүргэх болно.
За нүүрсний экспортоос өндөр хамааралтай Монгол Улсын хувьд уул уурхайн олборлтыг төрөлжүүлэх нь эдийн засгт өндөр ач холбогдолтой эдийн засгчдын зүгээс онцолж байгаа. За гэхдээ бид хэмжээ бус үнийн өсөлтөд анхаарах хэрэгтэй эдийн засгчид тодтогж байна. Нийт Монгол Улсын нүүрсний экспортын 90% урд түвшид нийлүүлдэг учраас товарын худалдаан дээр мэрэгжлэнүүд бэлтгэлтэй байх шаардлагатайг бол дурдж байна. За тэгвэл Каталист 2025 арга хэмжээний үеэр эдийн засгчдын одоо илэрхийлсэн байр суурийг хүл авч үзнэ үү? Тэгэхээр энэ салбарын одоо өрсөлдөх чадварыг бол бид нар олон улсад нэмэгдүүлэхээр одоо бодлогын дэмжлэг байхгүй байна. За шаардлагатай хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхгүй байна. За мэдээж асуудалтай байгаа олон зүйлсийг одоо салбарынхны зүгээс, за бизнес эрхлэгчдээс, хөрөнгө оруулагчдын зүгээс ингээд тавьж ярьж байгаа боловч шийдвэр гаргалт маш удаан. За хэтэрхий улс төрчсөн шийдвэрүүд гарч идэг. За эргээд ингээд улс төрчсөн шийдвэрүүдийн үр дагаврыг одоо хувийн хвшлүүд үрдэгч гэдэг юм уу те. Ингээд маш олон бид нар яг энэ үл ойлгомжгүй байдал одоо үл ойлголцол ойлгомжгүй байдал ингээд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр яа харахгүй одоо бид нар энэ цаашдаа Монгол улс эдийн засгийн юун дээр тулгуурласан. За түүнийг хэрхэн одоо төрөлжүүлж нэмэгдүүлэхийн за энэ дээр бодлого нь яг юу юм бэ гэдэг одоо бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Маш олон гоё одоо нэртэй бодлого, шинжилэл, өөрчлөлт гэсэн юм зүйлүүд яригдж байгаа боловч бодит байдлаар одоо төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байгаа. За одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа хумигдж байгаа зэрэгс ингээ харах юм бол энэ бодлогын өөрчлөлтүүд бол хийгдэхгүй байна. За хийгдсэн нэг нь бол одоо үр дүнтэй байхгүй байна гэдэг нь л ингээл харагдаж байгаа. Тэгэхээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд олон улсад хардаг зүйл нь бол нэгдүгээрт нөөц. Энд нь бол бидэрт байгаад идэг. За нөөцийг одоо олборлох, ашиглах те энэ үйл ажиллагаанд бол хууль эрх зүйн орчин хамгийн чухал. За энэ маань бол одоо олон улсад хамгийн тогтворгүй хууль эрх зүйн орчинтой за тодорхойгүй гэдэг үзүүлэлтүүд маань маш их хойш ингээд татаад байдаг. Тэгэхээр энэ дээрээ бас нэлээд сайн анхаарч бодиттой арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага бол улам л бүр нэмэгдэж байна да. 23-24 онд хятад улсын эрчим хүчний хэрэглээ, гангийн үйлдвэрлэлийн хэрэглээ өндөр өсөнтэй холбогдлолтойгоор Монгол улсын нүүрсний экспорт анхудаа 84 сая тонн төрлөө шүү дээ. Гэхдээ энэ маань нөгөө дахиад түүхэд учраас тогтворгүй байна те. Үн хашин буурчин, бие хэмжээ нь буурчин. Тэгэхээр энэ ганц дангаар нэг төрлийн түүхэд дээр тулгуурсан орлоготой байж болохгүй гэдэг өнгөрсөн 2 жилийн түүх маш тодорхой харууллаа. Энэ жилийн оны эхний 10 сарын гадаад худалдааны статистик мэдээлэлээс авах юм бол энэ дээр нааштай өөрчлөлт гарч шүү дээ. 10 сарын мэдэн дээр зэсийн экспортын орлого 36.7%, нүүрсний орлого 35 гаруй хувьтай те. Зэсийн орлого маань давцсан явж байна. Тэгэхээр ийм байдлаар бид нөгөө уул уурхайн салбараас ч байсан хамаагүй эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын түүхийдээ төрөлжүүлэх нь маш чухал юм байна гэдэг эндээс харагдаж байна. Одоо тэгэхээр яг энэ зэсийн баяжмал нүүрстэй тэнцвэрч 30% экспортыг бүрдүүлдэг түүхийдийн багцтай болмоор байна тийм. Нэг төрлийн түүхийд биш үж болно. Алт төмрийн хөдөр, газрын тос тийм, газрын ховор элемент гэсэн ийм багцууд нийлээд Монгол улсын одоо 16-18 тэрбум долларын экспортын 30% бүрдүүлдэг болчих юм бол Монгол улс цаашдаа ийм айхтар их савлахгүй экспорт мөн тийм. Энэ жил бол маш тодорхой харуулж байна. Нүүрсний экспортын орлого 2.7 тэрбумаар буурсан ч гэсэн 1.7 тэрбумыг зэсийн баяжмлын үнийн өсөлтөөр нөхөж штэ. Энэ бол маш сайн хэрэгтэй. Тэгэхээр энэ бол манай одоо бодлого тодорхойлогчид манай эдийн засгийн чиглэлийн байгууллагуудын маш чухал анхаарах ёстой зүйл. Тэгэхээр бид бол тоо хэмжээнд найдах хэрэггүй юм байна. Тоо хэмжээний зорилт тавьад 90 сая 100 сая гэдэг бол манай экспортын цаашдын зорилго биш тийм. Урт хугацааны зорилгоор бид төрөлжүүлэх ёстой зорилгоо тавьсан байна. Тэгэхээр энэ чиг хандлагаараа эх 5 жилийн зорилтон дээр бид нар 3 дахь төрлийн экспортын багцыг байлгах энэ дотор бие хэмжээш үнийн өсөлтөндөө төлөвлөгөө анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар бид нар гадаад худалдааны бодлогоо яаж явуулах вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд бид нар зөвхөн орлого олохын төлөө одоо худалдааны гэрээлцэл хийгээд явлаа шүү дээ. Тэгэхээр ийм төвшөнд 25 тэрбум долларын эдийн засаг учраас бид нар цаашдаа худалдааны бодлого гэдэг зүйл хэрэгтэй. Гадаад худалдааны түүхийдийн commodity trading. Энэ дээр мэрэгчлэнүүд бэлтгээд энэ гэрээлцлээ яаж хийх юм бэ гэдгээ алдаан дээрээс суралцахгүй бол ганцхан Эрдэнэс 5-7 гэдэг төрөмжт компани хийж байгаа худалдаан дээр төрийн бодлого явж болохгүй байхгүй. Эний чинь цаана хувийн хвшлийн олон компаниуд байна шүү дээ. Тэгэхээр багцаараа нийлээд бид нар гадаад худалдаан дээр Монгол улсын гадаад худалдааны бодлого түүхийдийн худалдаа яаж авах хэрэгтэй юм гэдэг бодлого маш сайн тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь гадаад орчны нөхцөл байдлыг бол бүгд мэдж байгаа. Тэрэн дээр дөнгөж саяхан олон улсын байгууллагуудаас таамаглалыг харахад Оросын холбооны улсын эдийн засгийн нөхцөл байдлыг нэлээд муугаар харж байна. Бүгд наримт Хятад улсын буюу манай гол эдийн засгийн түншийн эдийн засгийн өсөлтийг нэлээд тийм харьцангуй багаар харж байна. 4.4%-тай Оросын холбооны улсын эдийн засаг бол 1 орчим хувьтай өснө гэсэн юм таамаглал харагдж байгаа юм. Энэ нь хоёр талд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх юм бол бид бол эдийн засгийн экспортын, импортын нэлээд хараат байдалд байдаг. Энэ нөхцөл байдал нь бидэнд нөлөөлж болзошгүй гэдэг ийм асуудал байна. Хоёрдугаар гол асуудал нь өнөөдрийн эдийн засгийн өсөлт 3 дугаар улирлынх нэг 5.9%-тай харьцангуй хүлээттээс бараг өндөр гарч байна.
Энэ өсөлт маань өнөөдөр хадгалагдах уугүй юу гэдэг нь 25 оны суур нөхцөл нь бүрэн бидний хүлээлтэд нийцтэй байх хэсэг нь бол дараа жилийн өнгийг тодорхойлно. Үүнээс гадна нүүрсний үн харьцангуй олон улсын зах зээл дээр сэргэж байгаа боловч яг манай экспортын мэдээг харахад бол $70-аас нэг дээшээ давцсан юм бол байхгүй байна. Тэгэхээр нүүрсний үнийн асуудал бол өнөөдөр бидний том асуудал болж байна. Өнөөдөр бид нүүрсний үнийн уналтаас хамаарат $70 сая тонн нүүрс экспортлсон ч гэсэн 2 тэрбум орчим долларын алдагдaltaй буюу өмнөх жилигээ гүйцэхгүй юм орлоготой явж байна. Энэ нь бол бидний гол асуудал байх бол. Ер нь бидний хувьд дараагийн жилийн хувьд үнээс гадна хамгийн гол нь гарцсан дээрээ илүү анхаарах ёстой. Миний хувьд миний хүлээлтээр бол нэг тэр үн одоогийн төвчнөөсөө доошо буураад явчихна гэдэг тийм хүлээлт алга. За улсын төсвөө батлахдаа бид нүүрсний үнийг $70 тооцсон. Тэгэхээр нэг 70-аас бол доошо орчих. Тэгэхэд хол доошо орохгүй байх гэж бодож байна. 70-аас дээшээ байх магадлал нь харьцангуй өндөр байх. Тийм учраас бид нэг килийн бомбын нэвтрүүлэх чадвар гэж яриад байгаа. Тэрхүү гарцыг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь таны хэлдэг төрөлжүүлэлт бол чухал. Төрөлжүүлэлт чухал гэдгийг энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал тод харуулж байна. За хэдийгээр бид нүүрсэн дээр алдсан боловч зэсийн гарц өмнөх жилээс нэг 500 мянган тонноор давсан байдал нь нүүрснээс бий болж байгаа алдагдлыг л харьцангуй саармагжуулж чадж байна. Энэ утгаараа бид нэр гадаад худалдааны тэнцэлтээр харьцангуй эерэг яваад иж болж байгаа юм. Дараагийн жилүүдэд бол бид нар энэ төрөлжилтөөс гадна нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн, дараагийн шатны бүтээгдэхүүнүүд гаргах тэр зэсхайлуулах гэдэг байгаа нөгөө мега төслүүдийн хүрээнд яригдж байгаа. Одоогийн энэ засгийн газрыг авч үлдэж хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа тэр гол төслүүд рүүгээ илүү анхаарах нь чухал. Монгол улсын эдийн засгийн авж явдаг уул уурхай, цэс, нүүрс тэгээд бусад бүтээгдэхүүний эрэлт нэлээд сайн байна. Ялангуяа одоо мөн нэртэй лууданстай нүүрс гэж юм байна. Энэ бүгд хятад улс бол энэ эх 5 жилд нэлээх хэмжээний нүүрс ашиглах ерөнхий төлөө зураглан гарцаа харагчлаа. Энэ бас бидний амьдралд чухлаа. Дээрээс нь одоо энэ бүх компьютер шилжиж өөр бүх мэдээллийн технологи шилжиж өөр үүнийг үндсээ шийддэг цэсгээ Монголд ариун байгаа. Энэ маань бас 50-60 жил ашиглан хойчлоос нэлээ их өндөр ашиглалтайгаар нь үнэн чамгүй сайхан байгаа. Бид хятад улсын эдийн засгийг зарим улсууд өрнөлийн орны хэвлэлүүдээр зан хүнд байна гэдгийг. Гэхдээ бол маш том эдийн засаг дэлхийн 2 дахь эдийн засаг бараг $20,000 эдийн засаг дэсгийн өсөлтөнд 5% дээр баригдана. Энэ бол Монголыг бас манай гадны орчныг сайхан болгоно. Дотоод талаасаа явах юм бол энэ шинэ засгийн газар ярьж байгаа бодлого, энэ сая одоо өөрхийн төр барьж байгаа намын гишүүд ярьж байгаа зүйл, манай энэ их хурлын гишүүд ярьж байгаа зүйлийг ерөнхийд нь дүгнээд үзэхэд бас зөв чиглэлрэг орсон байна гэж аханд өгж байгаа шүү. Ирэх жил Амчаа Монголын зүгээс өндөр итгэлцэл бүхий эдийн засгийг бүрдүүлэх чиглэлд төвлөрч ажиллах болно. Итгэлцэл өндөртэй эдийн засаг гэхээр хувийн хвшлэр манлайлагдах ёстой гэж бид үздэг. Учир нь хувийн хвшил нь Монгол улсын эдийн засгийн шийдэл байгаа зогсохгүй, ёс зүйн шийдэл нь ч мөн гэдэгт бид итгэдэг. Өнөөдрийн шиг ESG, CSR авилгын эсрэг чиглэлээр шилдэгүүдийг тодруулж байгаа танаа арга хэмжээч үүнийг тод харуулж байна. Бизнесийн орчинд ёс зүйн зарчмыг урагшлуулж авч явдаг гол хүч нь хувийн хвшлийн компаниуд юм аа. Бид яалтчгүй энэ үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна. За эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд одоо Монгол улс чинь ерөнхийдөө одоо уул уурхайгаас бүрэн хамааралтай болчлоо. Нин ялангуяа энэ одоо нүүрсний зах зээлээс одоо бүрэн хамааралтай болчлоо. Тэгэхээр бид нар энэ зах зээлээ төрөлжүүлэхийн тулд юу байна гэх юм бол бид нар энэ малын түүхийн дээр суурилсан одоо энэ үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна гэдэг утгаараа бас энэ цагаалт үндэсний хөдөлгөөнийг бол санаачилсан байгаа. За мэдээж Монголын хөрөнгийн биржийн хувьд бол дотооддоо тэр дундаа одоо Монголын одоо топ 100 татвар төлөгчтэй бол одоо хандсан одоо журмын хөнгөлтүүдийг цаг хугацааны хувьд ялангуяа одоо Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэх энэ хугацаанаас гадна энэ зардлыг бууруулах чиглэлд шимтгэл хураамжийг бол тодорхой түвшинд бол бууруулсан. За онцлог хэлбэл одоо дотоодын одоо топ 100 компани болон түүний охин компани одоо бонд одоо Монголын хөрөнгийн биржээр гаргахад 50-аас одоо 90% одоо зардлыг бууруулахын журмын нөхцөлийг бол бид бүхэн бас шийдвэрлэж өгсөн байгаа. Одоо дотоодын бирж дээр бас олон нийтээс бас нээлттэй бондыг бас гаргахын болцоо бүрдэж байгаа нь өөрөө эдийн засаг эргэлтэнд бол эргээр нөлөөлнө гэж харж байна.
За 2025 оны каталистуудаар тодорсон эрхмүүдийн байр суурийг хүргэснээр тусгай хөтөлбөр энд хүрээд өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа.